удахгүй хэдүүлж байгаа лээ. Цагаад удахгүй 2 болсон байна. Тэгээд би өнөөдөр өглөөс төрчээд тэгээд нэг дугаарч бичлэгээ хийж чадахгүй Софи унтчихсан хэлээ. Тэгээд өглөө гарч гүүгээд номын сан дотор суугаад хичээлдээ яваад тэгээд өдрийн хоол дээр. Тэгээ өнөөдөр болохоор Софиагийн төрсөн өдрийг тэмдэглэн 6 сарын 1 төрсөн. Тэгээд 6 сарын 1 бүтэнсээ өдөр болохоор хүмүүс завгүйж магадгүй гэдэг өнөөдөр гарыг гээд тэгсэн. Би влог хий гэж утсан бас турсамжтай нэг өдрийн влог хийгээд шивэд рүүмнуудаа явуулсан шүү дээ. Тэгсэн чинь надаа өмсөх ерөөсөө хувцастар байхгүй. Өчигдөр жоохон дэлгүүр орж харсан чинь ерөөсөө таалагдсан юм олдохгүй. Тэгээд юу өмсгөө сайн мэдгүй өнөөдөр. Өртөж би хичээлээ жоохон хийж агаад цагт 2 гэхэр чинь 8-аас уулзъя гэж ярьсан. Хальт хичээлээ хийж амжиж магадгүй юм шиг. 6 сар болчихсон бол яг finals-ийн 7 хоног гэдэг тэрэндээ бас хичээлээ хийн гэдэг. Ер нь бол 6 сар амар их хичээлтэй үе байна. Тэгээ одоо ингэ шалгалтуудад авчихсан бол сургуулаа төгслөө. Oh my god, сургууль төгснө гэж бодглохлаар амар санагдаад байна. Магистраар сурах гэж би ботсон. Гэхдээ одоохондоо бол ямар ч юм бодол авахгүй. Юу ч гэсэн сургуулаа төгсөж яваад ажил дээр хийгээд тэгээд бас нэг мэдгүй сонирхож байгаа юм руугаа чиглэлээд тийм нийгмийн тал руугаа магистр хийвэл надад амар сонирхолтой санагдсан. Ингээд одоо чухал ингээд юмнуудын талаар ярилцах тийм боломж. Окей, мэдгүй ямар ч тэгж бодсон. Гэхдээ энэ ингээд юу биш. Ингээд шийддэг юм бол биш. Би үсээ синсэтчлээ. Тэг нэг юм болсон. Одоо жоохон синсэн буугаад гэдэг л. Борчээс нь буугаад тэг нэг юм болчлоо. Тэг би уртлынхаа энэ 2 үсийг тайруулсан. Тэгтээ надад нэг таалагдахгүй байна. Миний яг уртлын layers нэг иймэрхүү урттай бол надад илүү гоё юм шиг байна. Яа. Тэг буцаа сонгоод харуулъя. Бид хоёр юм өмснэг. Софи бол бэлтгэсэн хувцастай. Надад хувцалгаа. Тэгээ би өнөөдөр нэг бас нүрээ амар будаагүй. Халуун байгаа болохоор хамаг будаг угаасаа урсаад. Яа. Окей. Тэгээд хувцас өмсөд таруулъя. Тэгээд цаг одоо хэд болж байна болох чинь. Тэгээд бид хоёр одоо гарсан. Явж байна. Такси захиалцсан. Тэгээд бид хоёрын би энэ Софигийн нэг юм цамцыг өмсчлөө. Гэтэ дотор л явж өмсөөгүй. Одоо хүмүүс хараад иж магадгүй. Софигийн outfit нэг юм харагдаж байна. Dress. Тэгээд одоо саятай күнээ тэгээд уянгаатай уулзсан. Манай Монгол найзууд. Тэгээд би анх нөгөө хомсоо хэлж явахдаа танилцаад тэгээд найзуудаа танилцаад айгу найзууд болоод тэгээд зөвхөн төрсөн өдрийн тэмдэглэл гээд гарцаа явж байна. Окей, бай. Тэгээд л авчаад болцгоо.
өнөөдөр дараагийн өдөр тэгээд цаг одоо 12:30 байна. Тэгээд би кофенад ажиллаа. Тэгээд 8 жил тэгээд гэрээсээ өсөө гараад тэгээд кофенад ажиллаад хичээлээ хийж одоо нөгөө файнанс хэлж байгаа тэгэхээр нэлээд хийх юмтай. Цаг хэд болж байна гэж цаг одоо утгагүй 3 болох чинь тэгээд хичээлээ гоё их тарчлаа. Өнөөдөр 6 сарын 5 тэгээд би хамгийн сүүлд влог хийснээс хойш бараг 7 хоног өнгөрсөн. Тэгээд 6 сар болсон байна. Yay! 6 сар болсон. Oh my god. Би бүр амар баяртай. Солонгост ирснээс хойш одоо ингээд утгагүй 4 сар болох ч яваа. Тэгээд цаг хугацаа бүр амар хурдан өнгөрөөд тэгээд өнөөдөр өглөө бис ирчээд Instagram орсон байхгүй. Тэгсэн чинь манай ангийнхан сургуулаа төгсөж байгаа юм байлээ шивэдэд. Тэгээд шивэдэд ер нь бол 6 сарын 10-11 үед семестр дуусдаг аахгүй. Сүүлийн манай сүүлийн семестр болохоор 6 сарын 5-нд өнөөдөр одоо төгсөлтийн нэг тийм жижигхэн баяр сургууль дээр болж байгаа юм байлээ. Instagram руу ороод харсан чинь манай ангийнхан бахан пост нот хийсэн байсан. Тэгээд би бүр амар тийм нөгөө нэг FOMO мэдрэмж аваад нэг юмнаас ингээ хоцорсон юм шиг мэдрэмж аваад гарн дээрээ шивээс хийлгэж байгаа. Тийм болоо та энэ влогийг үргэлжлүүлээд үзээрэй. Pinterest дээр бараг 1 жил хадгалсан байсан. Тэгээд ер нь бол тэр шивээс надад амар удаан гоё харагдаж байгаа. Гэтэ жоохон research хийгээд үзсэн чинь шивээс хийдэг хүмүүс гарн дээр шивээс хийх жоохон дурггүй байдаг гэсэн гар мараа угаагаад тэгээд ингээд хурдан багасчдаг болохоор retouch хийх хэрэгтэй. Тэгээд retouch-аас сарын дараа хийх хэрэгтэй гэсэн. Тэгээд би яг явахаас өмнө хийлгэж байгаа болохоор retouch хийлгэж амжихгүй юм шиг илээ. Би хоолоо идээд буцаа гэртээ хүрээд ирлээ. Хашаач яваагүй юм шиг харагдчихэв. Тэгээд би хоолоо идээд гэртээ хүрээд ирсэн. Тэгээд миний юм ирсэн болохоор би бүр ингээд чихэрлээгөө мэдэх амар cravingтэй байгаад байхгүй юу. Тэгээд би сая гарч энийг авчирсан. Ийм нэг газраас тэгээд голдоо юм зөөлхөн strawberry cheesecake type name. Ийм юмыг авсан. Тэгээд би мөстэй ийм аягийн зардаг штэ мөстэй аяг аваад тэгээ би матчагаа энэ өнгөөр Elvis бэрэ хийгээд уучин тэгээ бүр oh my god амар гомдтой би өмнө яг юусаа ингэж авч хийж байгааг юм бол нөгөө нэг хөлдөөдөг болно хэлбэр авсан байхгүй гэсэн чинь энэ оюутны энэ дотор харин болохоор бас нөгөө хөлдөөгч нь хамаагүй ашиглаж болохгүй юм шиг хэлээ. Тэгээд би мөснүүдээ хөлдөөж чадахгүй халам очиагаадсан. Гэтэ хаяа бас ингэж авч уувал зүгээр юм байна. Гэтэ надаа амар их нөгөө пластик хэрэглээд байгаа юм шиг санагдаад байгаа болохоор одоо энийг хэрэглээд хаяна дахиж хэрэглэж болно л доо. Гэтэ мөсгүй болохоор тийм их амар хэрэглэх юу шаардлага байхгүй. Гэтэ энэ гоё юмтай лаа. Энэ бас өнөөдөр 5 дахь өдөр. Миний бодлоор 6 сарын 6 болсон байна. Тэгээд би одоо цаг одоо хэд болох гэж байна? 9 сар болоо гээд цаг одоо 8 болсон байна. Тэгээд би гэрээсээ гарцаа явж байна. Өнөөдөр жоохон дулаахан өдөр болох юм шиг. Гэхдээ би юм жилөөдөө хувцснууд өмсчлөө. Би нэр барьсан болохоор ерөөсөө тийм гойнхой өмсмөрг санагдаад байсан бүх сул хувцас өмсчлөө. Тэгээ өнөөдөр би шивээс хэлэхээр явж байна. Гадны шивээс хэлэхээр явж байна. Тэгээд би энэ шивээс хэлхийгээд ер нь бол жоохон удаан ботсон байсан. Тэгээд энд байгаа дээрээ хэлчихсэн юм уу гэд бас why not гэж бодоод явж болохоор надад амар гоё шивээс. Тэгээд би найз залуутай хэлсэн чинь гоё юм гэсэн. Найзуудаа хэлсэн чинь гоё юм гэсэн. Манай найзууд бас гарн дээрээ шивээстэй. Тэгэхээр урдаж одоо хэлэхээр явж байна. Тэгээ би сарантай уулзаад бит хоёр зөвхтэй явна. Дараа нь хичээлээ хийх болохоор бас юмнуудаа ингээд аваад явж байна. Тэгээд төлөө тэндээ очиод уулзцгаая. Метро цогцоо. Амар хобахтай.
Mr. Solo Dolo. A silent sleeper, you won't hear a peep. The girl